За юу цаана guys өнөөдөр хэдүүлээ биш үү? Age of Conflicts World War Simulator тоглоом заяа. Гэтэ яг хөө ихлээр бид нар биш үү? Зүгээр шууд ингээ 1914 оны 1-р сараас шууд 2026 оны 7-р сар хүртэл явбал уйтгартай болно шүү дээ. Тиймээс би ингээ нэгдсэн үндэсний байгууллагын мөнхийн 5 гишүүнийг ингээ арилгаад дий шууд 1914 оноос явуулахар шийдээд. За тий. Нэгдсэн үндэсний байгууллагын ингээд 5 том гишүүн гэж үүдэхгүй тэднээс нь ингээд ерөөсөө гарч болохгүй тийм Америк, Англи, Франц, Орос тий хятад 5 байдгийн заяо. Тэр эднүсийг арилгаснаар биш дээ. Монгол улс биш ер нь бол тий их олон зүйл өөрчлөгдөн. Ялангуяа ингээд энэ хавь ингээд тэр чигээр ингээд ямарч хөнгүү болно гэсэн үг. Тэгэхээр ингээд Монгол тэгээд Тува энэ Кива, Бухар Австро-Унгар, Роман, тэгээд Оттоман, Перс нэлийн том. Перс арай томлохгүй байх юм бодлоор. Перс арай томлохгүй. Кива энэ минь амар том болно гэж бодож байна. Энэ доороос болохоор энэ Индочайна бас амар том болно гэж бодож байна. Индочайна ч одоогийн Вьетнам, Лаос, Таиланд гоо Таиланд ч юм. Тэгэхээр Вьетнам, Лаос, Камбож гоо байхгүй юу? Тийм. 5 станч тавуулаа ингээд Орсын нэг хэсэг гэж жагаад ингээд цугсдаг гिचлээ шээ. Тэгэхээр Туваа бол нэлийн том болно, Монгол бол нэлийн том болно. Англи байхгүйсэн болохоор ер нь бол тий Английн ингээд бүх колони байсан улсуудыг суллагдана гэсэн үг. Би Английн колони байсан улс гингүүтлээ Испани колон сонгоно гэсэн шал начиг эргүү хүн байд юм уу? Начиг эргүү хүн байд юм уу? Финланд бас нэлийн том болсон. Бухар тийм Монгол Урайхай, Япон бас нэлийн том болсон байна. Японыг том болно гэж бодсонгүй. Урайхай, Тува Урайхай. Тийм Урайхай. Урайхай гэж улс байдгүй. Урайхай гэж улс байдгүйс. Төвд бас нэлийн том болж байгаа юм байна. Урайхай гэж улс ингээд нэг хэсэг байж байгаа. Тэгээд Оросын нэг хэсэг болчихж байгаа байхгүй. Одоо Тува гээд Оросын нэг аймаг штэ. Хачаа. Энэ ингээ бэлэг тулгаа бэлэг гоё. Чи бэлэг туртай юу? Зөө. Бэлэг чин клонтой Конго гартай хүн байхгүй. Бүх хүнийх нь гарыг тастаа ийдсэн тийм болохоор Конго юу ч хийж чадахгүй. Энэ бэлэг гэдэг бас болохоор ингээ Конгогоор ингээ галлуур хийлэгдэг гэсэн үг тулгаа эрзээ хийлэгдэг гэсэн үг юу. Тэгээд ингээд хүн ингээд юм зөрчих юм бол баруун Африк устанаас хүн ингээ ямар нэг юм зөрчих юм бол ингээ шууд ингээ нөгөө хүнээ ингээ шийдэх ёстой шүү дээ. Шийдэхийн тулд одоо ингээд сум үрээж болохгүйгээ шууд гарын тасдаг байсан гэж байгаа байхгүй. Амар гоос тийм. Ингээ шийтгэхийн тулд ингээ сум үрээж болохгүйгээ шууд гарын тасдаг. Энэ Аляск ч уул нь бол ингээд Америкийн мод шүү дээ. Ваа 7 мөрхөө тэгээ алтан гац мацтай. Аляскич тогн тим юм бид юм уу? Гренланд, өмнөд Гренланд, хойд Гренланд гэж үт юм уу? Ваа. Юу гэсэн үг вэ? Тэстэй мэдээгүй шүү дээ тийм юм байдаг гэж. Тийм юм байдаг гэсэн чинь Непал бүр амар том болсон. Хонконг дүнгийн сэм хөчлөө. Энэ Португал, State of India гэж. Нэрээ Нидерланд ч энэ хэсэг ингээд үдддэг байсан. Гэтэ тэгээд Нидерланд ч өөрөө сүнцсэн үү? Нидерланд өөрөө сүнцсэн сая хаа. Би манай ингээд Канад орж байгаа шүү дээ. За. Би Канад орж юм шиг. Төвд fuck юу ч үгүй. Republic of China үш би нэг дүнгэсээ устгасан шүү дээ. Яагаад байгаад байгаа юм бэ? Буцаад амлаа гараад ирсэн гэдэг наасгүй л гэж. Тим хайр байдаг гоо шүү. Непал бүр амар том болчихлоо. Хоол шийд.
За Европт юу болж байна? Европт Бэлэг бүр амар том болцсон. Герман амар том болцсон. Австри, Унгар том болцсон. Финланд бүр амар том болцсон. Швед, Норвеги, Испани, Португал, Югослав гэдэг улс одоохондоо байхгүй шүү дээ. Австри, Унгар сүнсний дараа гарч ирсэн улс юм чи. Андора, Монако, Албан орж ирэнгүүтлээ Италиг эзэлж аваа. Италиг зүгээр энэ юу Альпийн хідэн аймаг бол гарцсан гэдэг бас. Тэгээд энд нэг шал балаа тий. Энд чинь Марокко гэдэг лөө. Марокко энд байна. Ньюфаундленд байгаа л юм байна. Нэг олон өөрчлөлт гарахгүй гэж бодсон тий. Хүйтэн 8 бол болохгүй юм шиг байна. Дэлхийн 1-р дайнч болсонгүй шүү дээ. Доор нилээх дайн болоод энэ вирус харж байгаагаар бол Португал ингээд хинтээч байлдаад байгаа. Португал Роналдотой байлдаа. Тийм тэнэг чим гэж байдаг байхаа. Төвд Индочайна хоёр зодолж байна шүү дээ. Би ийм юм энэ өгүүлбэрийг хэлнэ гэж би зөдөлж үзсэнгүй биш. Монгол Бухартай байлдаж гин. Монгол Бухартлыг нилээн цаашаа түлхэж гин. Монголчин нэр Богд хааны тугтаа байгаа. Цаашаа түлхэж гин. Ер нь бол ингээл байлдаад байна. За энд бослог гарсан. Яг Монголтой байчижсэн чинь Бухарт бослог гарсан. Казахстан үүссэн байдیں۔ Hello. Казахстан одоо Бухарыг бидний юмнээс ингэж Наадандаа ч одоо хамгийн том улс нь Holy shit, Орос буцаа гараад ирсэн. Holy shit. Оросыг за Узбекистан гараад ирсэн. За хамгийн одоо том улс нь хаана вэ? дэлхийн одоо хамгийн том улс нь Канада, хоёрт Монгол, гуравт Бразил шүү дээ. Нэгт Канада, хоёрт Монгол, гуравт Бразил шүү дээ. За ер нь бол Бухар сүнүүд оронд нь ингээ Орос, Казахстан, Туркестан тэгээд тийм улсууд гарч ирсэн. Одоо Казахстан, Туркестан хоёр зодолж байна. Туркестан гэдэггүй юм уу? Туркестан гэдэг юм. Ямар сүний тий. За бисээ ингээд хятадыг буцаа гараад ирсэн ч устгацсан ч одоо Оросыг бас устгасан зүгээр л гэж бодож байна. Ер нь бол бүгдд нь л адилхан хандах хэрэгтэй. Тэг бүгдд нь л адилхан л хандах хэрэгтэй. Би шудархан шүү. Энэ юу вэ? Илистас гинэ. Өстө миний мэдхгүй өстө юмнууд байна. За Бээжи заяа. Афганистан одоо ингээд Бритишраа тэгээд Москатын Оман чи энэ Иран, Перс юу гэж байгаа юм бэ? За Перс чи ингээд байлдаад. Перс Афганистан бүр ямар урт болчоо вэ? Монгол улс шууд Афганистантай хэлж штэ. За тийм байна. Хива гэдэг бас одоолт байдаг байгаад байна. За нөгөө Central Powers ч одоо Итали бүр ямар том болоо вэ? Итали, Албан, Австри, Унгар, Швед, Финланд болсон ба шүү дээ. Тэнгүүт юу гэж байхгүй. Юу интент 3 интент байхгүй юм шүү дээ. Англи, Франц, Орос гурвч интент гэж явдаг гэсэн гоё. Би гуруулан настсан. Тийм болохоор интент гэж байхгүй. Ер нь бол Central Powers эсрэг тулдах хүн байхгүй гэсэн үг. Central Power одоо зүгээр шууд ингээд тий хүснээ ална. Гэтэ Монгол Польшийг өмнө нь эзэлж чадаагүй энэ удаа эзэлнэ. Танаас юм асуу. Энэ хоёрын аль нь илүү шороон дээр. Тэр цаатлах юм. Баярлалаа. Би угаасаа мэддэг л дээ. За Япон Монгол хоёр байлцсан. Holy shit юу ч болоод байгаа. Манай хоёр дүү найр болсон гэж Хэлэхгүй тийм юм чи хэлж яахав. Өөш манайхан жоохон ялагдаад байна үгүй юу? Манайхан жоохон цаашаа түлхий шүү. Хятад буцаа гараад ирсэн болио дөө. Би буцаж гарч ирэхлээр устгахаа болиё.
Тэгж л амар болоод буцаж гарч ирж байгаа байлгүй тий. Кашмир гинэ. Кашмир чи юу үсттэй? Юу ч юу энд юу өстч юу? Энд нөгөө хирагийн ус байсан. Юу лээ ямар ус байлаа? Тэр ингээ устаад тэг ингээ юм болчлоо. Central Powers бүр амар том болчлоо. За. Энийг одоо нэг ус руу дайрах юм бол тэр ус шууд мөхнө гэж би бодож байна. Бол ингээ Роман, Булгар ч бол ингээд Central Force-ийн нэг хэсэг ус. Одоо харин Атен гэдэг holy shit. Булгар, Серб, Грек, Отоман, Роман энэ хэдний баг баг шиг. Тэс чистэй хамгийн том дайсан үү ч тийм. Орос буцаад гараад ирсэн. Бас хаана вэ? Зүүн Туркестан гэж. Туркестан, зүүн Туркестан holy shit. 2009 Central Powers одоо л байна. Казахстан руу дайрч байна. Казахстан дуус. Энэ Финляндийн цэргүүд ингээ шууд Казахстан руу орж ирж байна. За энэ үед чи би төрдөө. Би одоо баг 1 настай болж байна. Би баг 2 настай болж байна энд чи. Тэгэхэд ингээд намайг төрснөөс шуулна л нэг амар дайн болоогүй юм да. Гэтэ тэгээд Финланд ингээд юу руу орж Казахстан руу ороод дайраад байна. Монгол улс байхгүй болчих. Би одоо л анзаарч идэг нас Монгол улс байхгүй болоод Орос, Низ Туркестан, Мукден, Пекин тийм улсууд болоо хөрцсөн биш тулгаа. Монгол сүнчиж хизээвэ хаана вэ яаж вэ? Та одоо Монголыг хэд төрүүлж буцааж төрүүлж чадахгүй шүү дээ. Монгол улсын нийслэл байхгүй болчихжээ тулгаа. Байсан бол тэгж төрүүлж болов байлаа. нийслэл нь Улаанбаатар руу Америк буцаад гараад ирсэн байдаг наасан. Монгол хэр удаж гарч ирэх юм? Мэдхгүй. Англи, Франц хоёр бол ихтэй буцаж гарч ирээгүй. Яагаад ч юм. За корона мороныг үе одоо бол хэлж байгаа шүү дээ. Орос ч ингээд юурууд байдалтай тах юм. За Казахстан, Финланд хоёртой. За корона ер нь бол энэ үед дуусаад 2025 он. За 26 оны 7 сар зогсоон шүү дээ. Тэгэд булгаа. За 26 оны 7 сар. За одоо хэдүүл ингээд энэ өөр нэг ертөнцийн ингээд үйл явдлыг харцгаая заяа. Яг ингээд өөр нэг ертөнцид яг юу болж байгаа вэ? Энэ ертөнцид чи юу штэ? Америк, Англи, Франц, Орос тэгээ Хятад 5 1914 оны 1 сард ингээд үл мэддэг шалтгаанаар ингээд сүнсэн штэ. За харцгаая. Ханаас эхлэн гэж хэдүүлээ Европоос эхэлнэ. Ягаад гэвэл Европ бол ертөнцийн төв штэ. Тийм үстэй талгаа. За Португал, Испани хоёр одоо болтол байна. Испани гэхдээ энэ нөгөө юу Кортиска бла 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 энэ хоёрыг эзлээд авцсан. Итали гэдэг улс байхгүй болсон. Энэ Албан гэдэг улс ингээд орж ирэнгүүт л ингээд Италиг ингээд эзлээд авцсан. Энэ бол шинэ Итали. Гэтэ толгойлогчны Албан амар урт Германтай болсон би тэд. Герман болохоор одоо ингээд Амстердамаас зүүн тийш Амстердамаас баруун тийшээ мэдгүй бүр амар хол хөдөлсөн. Австро-Унгар бас төсөлдсөн. Ийшээ баруун тийшээ Минскээс зүүн тийшээ юу Альпийн нуруу хүртэл хүрдгүүлсэн. Лихтенштайн бас байгаа. Лихтенштайн ихтэй давхар далайд гарцгүй ус биш. Шууд Испани, Герман, Австрийг хилдэг. Тэднээс бүгд ингэ шууд далайд гарцтай улсууд. Роман байгаа. Финланд болохоор бүр ингэ бүр амар том болцсон. Зүүн тийш болохоор ингээд шууд Скандинаваас баруун тийшээ мэдхгүй энэ минь хүртэл хүрдэг болсон. Роман байгаа. Роман
байж л байгаа. Роман тэгэл хулгай хийгээл амьд байгаа л байгаа. Ер нь бол Булгар, Роман, Булгар, Серб 3. Тэгээ Монтенегро, тэгээ Албан, Монтенегро биш юм нэ. Эднээс бол нэг баг өссөн. Гэтэ эднээс ч бол Югославыг бүтээгээгүй. Гэтэ нэг баг Монтенегрог зүгээр багтаа оруулаагүй. Монтенегро гомдондоо та нарт. Грек байгаа. Ер нь грек байгаа. Отоманы эзэнт гүрэн бас байгаа. Армин байгаа. Отоманы эзэнт гүрэн гэхдээ илүү том. Ингээ шууд баруун тийш ингээд Арменийг даваад цаашаа Азербайджан юм хүрдэг. Азербайджан гүрж мөрж хүрдэг. Тэгээд доошоо болохоор ингээд Левантыг алдсан. Гэхдээ Сауди Арабын нэг хэсгийг эзэлдэг. Сауди Араб гэснээс Араб бүр амар үрд орцсон байдлаа. Хасга 12,000 алт гэж. Араб бүр амар үрд орсон байна. Аназа гэж мэдэхгүй ихтэй байна. Перс болохоор ингээд шууд ингээд зүүн тийш Арменаас шууд баруун тийш ингээд Афганистан угаасаа л хүрдгэлтэй. Өөрсдөө Иран гэж нэрлэегүй Перс гэдэг нэрээр амьдарсаар л байгаа. Шинэ Абу Даби гэдэг улс үүссэн. Гэтэ энэ шинэ улс 2025 онд үүссэн. Абу Даби гэдэг шинэ улс. Абу Даби чинь тулгаа юу лээ? За Афганистан бүр амар турсан. Мэдхгүй юу мөхч эзэлсэн. Кашмир гэдэг улс байгаа. Кашмир гэдэг нь 1989 оноос биш байгаа улс. 1989 оноос биш. Амар бол Леховр гэдэг улс бас 1989. Ягач тэгэл ажил хийгээсэн. British энэтхэг байгаа. Гэхдээ энэтхэгийн голд Hyderabad гэдэг нэг улс байгаа. Ягач юм Hyderabad за байд гэдэг нь хот гэсэн үг шүү дээ. Килон энэ Шри-Ланк, Килон зөө. Малайз үүсээгүй. Малайз бол Малай гэдэг нэртэй жижиг улс. Бруней байгаа. Дачист Индис гэдэг байгаа шүү дээ. Энэ уул нь Индонез ихгүй юу? Тэг ингээд гэтээ Дачист Индис гэдэг нэртэй Дач гэдэг нь болохоор энэ Нидерланд хүмүүс хэлдэг. Гэтээ Нидерланд байхгүй. Тийм болохоор эдээс зүгээр л Нидерланд байхгүй байх чинь нэрээс хэлээгүй. Зүгээр л Дачист Индис гэдэг нэрээр. Гэтээ эднээс яг үндэ Австралид өдөр дуулсан. Ягаад чи Австраlia энэ East Indies ш. За ийшээ харснаас Австрал болохоор ингээд Австралийн ингээд төвчин тэр чигээр Австралиас ус үүд нь штэ. Тэгээд энэ болохоор ингээд Папуа Нью Гинеа ингээд Австралийн нэг жижиг хэсгийг эзэлсэн. Нью Каледониа гэх нөгөө Францын нэг аймаг ингээд энэ үүссэн. Франц байхгүй. Гэтэ Францын аймаг байгаа. Ягаад ч юм тог мөгөө солидггүй бах та. Өөртөө Франц гэж бодоод идэв бах та. За New Hybridis. За би шиг бол өстой мэдхгүй шүү. Гэвчтэй Өвшанагаас өстой ганц улс мэдхгүй. За Аляск өөр ингэсэн тусдаа улс болж хөвөрсөн. Ага энэ хажуу ширээс нэг оруулаад ирсэн юм. Эзэн оруулаад ирсэн байлээ. Канад устсан. Канад байхгүй. Канад ингээд Quebec тэгээ Канад ихэнх улс ингээд Америк болж хөвөрсөн. Америк яагаад ч юм ингээд Мичиган байгаа мөртлөө ингээд бүр хойшоо ингээд Канадын хойд байгаа мөртлөө ингээд Флоридаг бас байгаа. Бэрэг өнөө. За Quebec ингээд Канадаас тасарч үлдсэн. Newfoundland угаасаа тэгээ тусдаа улс шүү дээ. Quebec ингээд тасарч үлдсэн нөө ингээд амар сонирхолтой яагаад гэвэл одоо Quebec Францаар ирдэг. Ер нь бол Франц улс. За энэ хоёр улсыг бол өстой мэдэхгүй. Гэтэ Мексикийг эзэлж авсан. Мексик бол өмнөд Америкийг эзэлжсэн. Үбэжтэй Америкийн нийслэл нь юу гэнэ? Сиэтл гинэ. Сиэтл ч нөгөө юу лээ? За Венесуэл, Перу, Эквадор ер нь бол өмнөд Америк бол тий нэг өөр бол харагдахгүй байна. Нэг өөр харагдахгүй байна гэж Фалкланд ч орж ирэнгүүтлээ
Аргентиныг эзлэх явцсан шүү дээ. Аргентин ингээ Фалкландыг эзлэх гэдэг. Тэгсэн чинь Фалкланд нь бидний ертөнцид бол Аргентин ч Фалкландыг эзлэх гэдэг шүү дээ. Энэ ертөнцид болохоор Фалкланд орж ирэнгүүт өмнөдөө Аргентиныг эзэлсэн юм байна. What? За, Чили болохоор тий. За, Чили бол хэвээрээ Бразил чин ягаад ч юм энд үүдэг Аргентины нэг хэсгийг эслээд авцсан байна. Боливд 70-аад гарцгүй хэвээрээ байна. Перу юм байна. Эквадор за ер нь их өөрийн малаг гэсэн чи шуурын 8 болохоор Венесуэлийн нэг хэсэг болж хөвөрсөн юм байна. Тийм байна. Шуурын 8 ч бол Нидерланд яг штэ. Тэгээ Нидерланд өөрөө сүнцсэн штэ. Бэлэг болохоор штэ. Уул нь энд ингээд нэлээх газартай мөртлөө өөрсдөө ингээд Конгод ингээд нүгэд ирсэн. За тийм байна. Би юу н Африкт нэг улс мэдэхгүй. Гэтэ Экваториал Африкийн том багсгүй гэдгийг мэднэ. Судан өмнөд Судан гэж хуваагдаагүй байна. Тэгэхээр гоё л байна. Үүдний амбарт унтж байгаа юм уу? Гүү. Этиоп ингээ байгаа. Сомалиланд өсөв Бритиш гэсэн мөртлөө Бритиш багхгүй. Ах нь гэртэл унтж байгаа шүү дээ. Гэрээс өөр хаана удах вэ? За тийм байна. Бэлэг Ост-Африка за Ангола Монголо. Ангола чи юу энд байдаг улс юм уу? Үгүй шүү дээ. Ангола чи бүр хойно байдаг улс үсттэй. Үгүй шүү дээ. Тэр чи Алжириа шүү дээ. За Ангола энд байгаа юм байна. Soft West Africa 2. Тэгээ за би Африкаас нэг газар мэдгүй. Гэтэ Мадагаскар байгаа юм байна. Мадагаскар байна. Мавритус байна. За ер нь бол нэг иймэрхүү л байгаа юм байна дөө. За Аз руу орцгоо. Аз болохоор ингээд Орос болохоор яг бидний ертөнцид чи Орос ингээд нэг том улс нугаа. Тэгээ энд нэг жижигхэн юу байгаа штэ. Калининград байгаа штэ. Энэ бас том Оросны энд байгаа. Тэгээ голдоо Уранхайгаар ингээд тусгаарлагдсан. Уранхай гайхалтай. Зүгээр л гайхалтай. Уранхай чи ер нь бол нэгэн бодлын Монгол улс шүү дээ. За Япон болохоор нэлээд том болсон. Тийм Хоккайдо юм болсон. Пекинг. Монгол ахиж төрж гин үү? Үгүй хаан цогцооц шүү дээ. Индочайна нэлээд том болсон. Таиландын ингээд өмнөд хэсгийг бас эзэлж авсан. Төвд нэлээд том болсон. Непал нэлээд том болсон. Энэ бол одоогийн энэ ертөнцид бол буддизм бол нэлээд том шашин гэж би бодож ин заяа. Яагаад ч юм. Тэ. Яагаад гэвэл нөгөө хятад чин коммунист биш те. Хятад чин ингээд нэлээд доо сулчиж байгаа штэ. Тэгээд ер нь бол хятадын нэлээд хэсгийг ингээд төвд эзлээд авсан. Тэгэхээр хятад ч одоо тэрбум гаруй хүн ингээд шууд захиргаанаас одоогийн байдлаар шашингүй гэж явдаг хгүй юу. Гэтэ ингээд миний ертөнцид тийм коммунист болоогүй. Тэгэхээр шашинтай болохоор миний бодлоор бол нэлээд хэмжээний хятад хүмүүс бол буддын шашинтай. Тиймээс буддын шашин бол том 3-таа бол орчих واخ гэж бодож байна заяа миний бодлоор бол. Гэтэ би юу мэдгүй дээ. Би ч тэнийг юмч те. Таны хүн тэнэг гэдэг. Би өөрийгөө тэнэг гэж дууддیں۔ Афганистан бүр амар урт болсон. За нэг иймэрхүү байна. Казахстан, Орос, Казахстан хоёр ингээ хоорондоо байлддаг. Яагаад ч юм. Яагаад гэвэл энэ ертөнцид Украин байхгүй. Тийм Украин байхгүй болохоор ингээ Орос ингээ Казахстан руу дайрахж хийдсэн. Украинээс оронд Монгол улсыг хинч сүнүүлсэн юм байна. За ийм л байна. За хэдүүлээ тэгээ статистик руу нөрөөд хамгийн том улсуудыг нарцгаая. Хамгийн том улс нь Америк байна. 2-т Бразил, тэгээ 3-т Финланд. Тэгээд 4-т Уранхай, 5-т Японд, 6-т Орос, 7-т Аляск. За иймэрхүү байгаа маань. За хамгийн том байсан улсуудыг харъя л да. Хамгийн том байсан нь бол угаасаа Орос ойлгомжтой. Тэгээ Канада, Монгол. За нэг юмэрхүү. За хамгийн хөгшөө улс нь бол тий угаасаа энд байгаа ихэнх улсууд адилхан. Хамгийн их алттай нь Испани гэж байна.
Испани бүр амар халттай юм байна. Испани миний бодлоор бол ингээд бусадтай дай хийгээд байгааг бодвол Франциско Франко ингээ хүсний дараа ингэж буцаж демократик болоогүй гэж бодож байна. Ягаад гэвэл юу бол Франциско Франко ер нь Испани төрсөн болоо. За орлого нь Бразил хамгийн их орлоготой улс. За хамгийн хүчтэй баг Урайхай Орос зүүн Туркестан гэдэг улс. Тэгэл Лахор Бутан гэдэг улсууд байна. За цэнэглэхгүй бол миний утас унтрлаа. За тэгээ хоёрт нь болохоор Филиппиний блок гэдэг улс. Филиппин ягаад ч юм Америкийн төвхтэй, Пекинг, Муктен, Япон гэдэг улсууд байна. Нөгөө юу штэ нөгөө Америкч ингээ Филиппинийг ингээ үдирддэг байсан хгүй юу. Тэгээд дэлхийн 1-р дайны дараа болоо 2-р дайны дараа ингээд Филиппинийг ингээ суулж өгсөн. Яг ингээ 7 сарын 4-нд ингээд за та ингээ өөрсдөө болоо гэж яасах. 7 сарын 4-нд За Австрал 3-т ингээ Австрал байна. Австрал, Шинэ Зеланд, Шинэ Хебридес, тэгээ Папуа Нью Гинеа, тэгээд Дач зүүнгийн нэтгэг. За тэгээд 4-т ингээ Марокко, Испани, Айсланд, Лихтенштейн, Норвег, 5-т Бельги, Люксембург, Герман. Энд бол Бельги амар хүчтэй болсон шүү дээ. Энэ ертөнцид Бельги амар хүчтэй болсон, Герман амар хүчтэй болсон, Люксембург тэгэл суг хэвээрэл. За ийм байна. Хамгийн олон килтэй улс Испани байна. 2-т Итали, гэхдээ Итали өөрөөс үндсэн. 3-т Этиоп. За. Монгол хийлгүй байгаа юм бах та. Монгол хийлгүй юм шиг байна да. За хамгийн олон дайн хийсэн улс Австрал хамгийн олон дайн хийсэн юм байна. Дараас нь Папуа шууд Австралтай дагалдаал тэгэл дайн хийчихэж байгаа л та. Итали, British Raj энэ ихтгэлтэй тэгээ New Hebrides, Египт. За тэгээ хамгийн олон хоттой улс нь Испани. За ер нь бол энэ ертөнцийн бол хамгийн ер нь бол хүчтэй улс нь бол ер нь бол Испани юм байна дөө. За ингээд бичлэг үзсэнд баярлалаа. Одоогийн байдлаар болж байгаа дайнуудыг харцгаая. За тэгээ бичлэгээ дуусгая те. Биднэрт Оросын эсрэг Казахстан, Финланд хоёр байна. Биднэрт Эквадорын эсрэг за нэг юм байна. Би мэдэхгүй мэн үү. Биднэрт Камераны эсрэг Найжер байна. Найжер шүү. Биднэрт Австро-Унгарын эсрэг Роман, Серб, Булгар, Албан байна. Дэлхийн 1-р дай hello. Дэлхийн 1-р дай ч одоо эхлэдэг байгаа юм уу? Биднэрт Пакистаны эсрэг Шинэ Абу Даби байна. Шинэ Абу Дабигийн тагн биш тогны ямар тэнийг юм бэ? Тэгээ биднэрт Фалкландын эсрэг Өмнөд Африк байна. Яг энд болж байгаа даа. Фалкландын эсрэг Өмнөд Африк ямар тэнэг дайм бэ? Holy shit. За тийм байна. Өмнөд Гренланд одоо бол байгаа. Гэхдээ хойд Гренланд нь Норвегид эзлэгдсэн. Айсландын туг зүгээр шууд Финландын тугны эсрэг гэдэг насан өнөгийн. Денмарк, Дайн ус үндсэн. За тийм иймэрхүү л байна да. Монгол улс нэлээд удаан тиссэн. Монгол улс хизээс үнсэн юм болоо. Хэдүүлээ харцгаая. Монголиа. Монгол улс 2006 оны 12 сард л үнсэн юм байна да. Би тэгээ харамсалтайгаар ингээ Пекинг гэдэг улсад төрсэн байна. Пекинг нь Цингцао гэдэг улсыг тэр нь Монголынх гэнэ. За.
За. За.